Говьтай аймгийн Монгол Ардын намын хорооны 2 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Борхуугийн Сүхбаатарыг намын даргаар сонгож, дэд даргаар 6 гишүүнийг сонглоо. Монгол Ардын намын 2 дугаар хуралдаанд 128 гишүүд дэмжигчид төлөөлөн оролцож, 100%-ийн саналаар Борхуугийн Сүхбаатарыг сонглоо. Харин дэд даргаар Амар Төвшин, Гансүх, Алтансүх, Батбаяр, Гүнжин лам, Лавгцан нарыг сонгосон юм. Өнгөрсөн жилүүд тус намын хорооны даргаар Улсын хурлын гишүүн ин хамглан ажиллаж байсан юм. Борхуугийн Сүхбаатарын тухайд Говьтай аймгийн Алтайт төрсөн Монгол Ардын намд 18 жил ажилласан байна. 4 удаагийн сонгуулиар нийслэлийн Баян зүрх дүргээ сонгогдож, дүүрэг нийслэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Улаанбаатар хотын засаг даргын орлогч зөвлөх нийслэлийн орон сууц корпорацийн захирлаар ажиллаж байжээ. Түүнчлэн Хантайшруулын аймгийн 100 жилийн Баяр наадмын ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байсан юм. Өнөөдрийн хурлаар бол миний биеийг Монгол Ардын Говьтай аймгийн Монгол Ардын намын хороонд дэвшүүлж тэгээд олонхын саналаар сонгогдлоо. За мөн бас дэд дарга нараа одоо шинээр өөрийн багаа оруулж ирж бас батлууллаа. Одоо бас олонхын саналаар 6 дэд даргатай болсон. За ер нь бол яг энэ удаад бол аймгийн намын хороо бол залуучуудаар шинжлэгдэж одоо багаа бүрдүүлж байна. Тэгээд мэдээж их хурлын сонгуулийн өмнө бас одоо бид нар яг энэ орон нутгийн их хурлын сонгуулийн өмнө бас намын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой одоо энэ арга хэмжээг авч байгаа гэж ойлгож байгаа. За нөгөө талдаа бас миний хувьд бол одоо нутагтаа ирж амьдарч одоо ажиллах тэр одоо шийдвэр гаргаад одоо явж байна. Тэгээд бидний хувьд бол одоо засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлууд за мөн өөртөө одоо бас энэ аймгийн хөгжлийн төлөө ажилдаг одоо намын мөрийн хөтөлбөрүүдийн одоо шинээр боловсруулахаас өсвөлээд олон ажлууд бас байгаа. За хамгийн ихний ээлжинд бол хүндэж байгаа хөтэн их хурлын сонгуул. За араас нь бас орон нутгийн сонгуул болох учраас энэ намын дотоод ийм нэгдэл за болон намын шинжилэл за намын гишүүдэд өргөжүүлэх тал дээр бол нэлээд анхаарал хандуулж ажиллахаар одоо төлөвлөсөн явж байна.